Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийн шинжээчийн цагийн дугаартаа тавтан байрал. Өнөөдөр студид шинжээч цацрал болон шинжээч Ануужин миний бие нэгэн сонирхолтой сэдвийн хүрээнд танилцуулга хийхээр ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн танилцуулга сэдэв маань татвар бидний амьдрал гэдэг байна тий. Гарчигнаас ахуулаад хүн болгонд л сонирхолтой байгаа хаа гэж бодож байна. Судалгаач ч гэсэн нэлээд бас одоо цаг үеэ олсон зөв сэдэв байлаа гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр татврын талаар хууль болоо одоо улсын хурал дээр төсөв яригдж байна. Төсвийн дараа араас нь нэг хүлээгдэж байгаа. Татрын багц хууль гэдэг маань хүлээгдээд хилцүүлэгдэхээр байгаа. Тэгэхээр энэ дээр гол ямар өөрчлөлт орж ийн гэдэг бол зөвхөн одоо иргэд төдийгүй аж ахуйн нэгж байгуулах тий хүн бүрийн амьдралд бол маш чухал сэдэв болоод байна. Тэгэхээр энэ талаар хэдүүлээ өнөөдөр танилцсанаа гэсэн үг тий. За тэгэхээр татвар гэдэг сэдэв яагаад чухал вэ гэхлээр цалинтай шууд холбогдсон тий. За бидний мэдхээр бол цалин энгийн олдог хүн бол нэг татвар авсан байдаг, нийгмийн даатгал авсан байдаг, хөв хүний орлогын албан татвар гэж байдаг тий. Тэгэхээр тэр юунаас авагдаад байгаа цалин. Тэгэхээр цалингийн түвшин маань нэмэгдсэн хэрнээ нөгөө талаасаа татвар өндөр байх юм бол яг бодит одоо бидний гар дээр олгох цалин байгаа гэдэг ч юм уу тий. Тэгэхээр татвар гэж шууд орохоос өмнө цалингийн түвшин ямар байгаа вэ? За одоо мэдээж бас одоо цалингийн түвшинтэй холбоотой маш их юм бас улсын хурал дээр яригдсан тий. Цалин нэмэхгүй гэх мэтчлэн. Тэгэхээр одоо ер нь өнөөгийн түвшин ямар байгаа гэдгийг хэдүүлээ нэг хараад үзье. За цалингийн түвшин дээр бол ерөөсөө 3 цалин байна. Бид нэр одоо нэрлсэн цалин магадгүй 2.7 сая төгрөг төрчлээ дундаж цалин. Тэгэхээр хүмүүс шууд энэ бол худлаа ташаа мэдээлэл байна. Яагаад миний цалин магадгүй энэс 2 дахин бага үдэж нэрлсэн цалин, дундаж цалин 2.7 гэдэг юм байна гэдэг тийм. Тэгэхээр энэ дээр нэг ойлгох үзүүлэлт маань дундаж цалин болвол одоо Монгол улсад хөтөлмөр эрхэлж байгаа 1.4 сая иргэний дундаж цалин гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэрэн дээр магадгүй өндөр цалинтай хүмүүс байна тий. За нөгөө талаасаа доогуур цалинтай гэдэг одоо хөдөө аж ахуйн салбарт тухайлбал ажиллаж байгаа хүмүүсийн цалин илүү доогуур байдаг жишээ. Тэгэхээр илүү одоо амьдралд ойрхон бодит үзүүлэлт нь юу байдаг вэ гэхээр голч цалин гэдэг зүйл байна тий. За бүр нөгөө инфляци хасчиг, гол үзүүлэлтүүдийг хасчиг гэх юм бол хамгийн бодитоор худалдаа авах чадварыг илэрхийлж байгаа цалин бол бодит цалин байдаг. Энийг бол индексээр илэрхийлээд үзүүлдэг гэсэн. За нэрлсэн цалингийн хэмжээ 2025 оны эхний хагас жилийн байдлаар гэдэг бол хамгийн сүүлийн статистик 2.7 сая төгрөг төржээ. За харин тэрнээсээ голч цалин маань 2.3 сая төгрөг гэхээр бас доогуур харагдаж байна. За өнгөрсөн тэгвэл 6 жилийн хугацаанд гэж байгаа. Ер нь аливаа статистикийг одоо харьцуулахдаа ковидын өмнөх үедээ харьцуулгын айгу арай ач холбогдол өндөртэй байгаад байдаг. Яагаад тэр ковидын үед одоо маш их шокууд бий болсон учраас ковидын үеийнхтэй яг одоогийн түвшингээ харьцуулахаас илүүтэйгээр ковидын өмнөх жилүүдэд ямар байсан. За тэгээд одоо ямар байгаа гэдгийг харьцуулах нь илүү бас юм урт хугацааны зөв мэдээлэл өгөх одоо харьцуулалт болоод байгаа юм. За 2019 оны үед харин одоо нэрлсэн цалин маань хэд байсан гэхээр 1.1 сая төгрөг байжээ. За нөгөө бидний сонирхоод байгаа арай бодит үзүүлэлт буюу голч нь хэд байсан гэхээр 0.8 сая төгрөг гэсэн. Тэгэхээр ерөөсөө л 5 жилийн өмнө бид нар 1 сая төгрөг хүрхгүй цалин голчдод цалин медиан цалин гэж ярьдаг. Байсан байна. Цалин авч байгаа хүмүүсийн яг дийлэн хувийг нь илэрхийлээд байгаа үзүүлэлт гэсэн үг шүү дээ. Дийлэн хэвтэй. Тий. За тэгээд дийлэх буюу арай бодит гэсэн үг тий. За тэгээд тэр маань өссөөр одоо 2.3 болцсон байна. Тэгээд ер нь ингээд хөдөлмөрийн зах зээл цалин дээр судалгаа хийхээр 2023-2024 он цалин нэлээд юм өсөлттэй. Бусад онууд өмнөх 20 жилийн аваа гэд харахаар цалин тийм өндөр өсөлттэй байж чадаагүй. За тэгээд цалингийн түвшинг олон улстай харьцуулгаад бүр доллар руу шилжүүлээд харахаар сүүлийн 20 жилийн хугацаанд доллараар илэрхийлсэн цалин маань буурсан байх жишээ байдаг. Тэгээд сүүлийн 2023-4 онд бол бас эдийн засаг тэлэлттэй байлаа. Уул уурхайн салбар одоо түүхэндээ дээд хэмжээнд нүүрсний экспортууд гаргаа явж байна тийм. Үүнтэй холбоотой ч эдийн засгийн тэлэлт их явагдсан, цалин нэмэгдсэн, цалингийн нэмэлт нь яг энэ дээр харахад 2023-4 онуудад ингээд одоо графикаас хэдлээ харах юм бол нэг иймэрхүү явж байгаа. Жаахан өсөд 2023-4 онд илүү юм огцом өсөлтүүд бол харагдаж байна тийм. За тэгээд 2025 онд ч гэсэн ерөнхийдөө бол өсөөд явж байна. За тэгээд энэ нь өөрөө бодит худалдаа авах чадварыг өсгөж чадж гэнэ үгүй юу гэдэг дээр хэдлээ бодит цалингийн индексийг харвал бас яг адилхан дур зэрэг. 2019 оноос 22 оны хугацаанд бол ерөөсөө тийм одоо ийм ер нь тогтмол байсан буюу
цалингийн хэмжээ өсөж байгаа юм шиг мөртлөө бодит худалдаа авах чадвар өсөж чадахгүй. За тэгээ 2023 4 онд яг индексийг харах юм бол харьцангуй өссөн. За тэгээ хідүүлээ яг 2023 4 оны ийм гайгүй өсөлттэй одоо трендээс 2025 онд яасан гэхээр тренд нь ерөөсөө ийм одоо огцом өсөлттэй биш нэг жоохон тогтворчих маяг руу орсон байгаа даа гэж. Энэ маань юу хэлж байгаа юм гэхээр сүүлийн саруудад инфляц хэрчимжээд байна. Одоо бодит цалин яг өмнө дурсанчлан инфляцийг хасаад буюу зохицуулаад за тэгээ боддоор би цалингаараа хідэн жирэх бодит одоо бүтээгдэхүүн авч чадж байгаа юм бэ гэдэг үзүүлдэг тийм. Тэгэхээр инфляц бол сүүлийн саруудад ерөнхийдөө өсөлттэй байна. За сүүлд 10 сарын байдлаар жишээлбэл 9.2% гарсан байх чинь. Тэгэхээр энэ маань өөрөө одоо Төв банкны зорилттой 6.2 буюу 8% интервалаас дээгүүр л байгаа даа гэсэн. Тэгэхээр ингээд инфляц нэг талаасаа өсөд байдаг, нөгөө талаасаа цалин болвол ерөөсөө одоо бодит нь өсч чадахгүй, худалдаа авах чадвар тийм өндөр өсөлтөй байж чадахгүй байгаа учраас одоо энэ цалин нэмэх гэдэг асуудал гарч ирж байна. Татвараа бууруулах гэдэг асуудал гарч ирж байна. Яг боддоор хүмүүсийн амьдарч байгаа чадвар сайжирч чадахгүй байна. Эдийн засаг нь өсөд идэг. Одоо уул уурхайн салбарынхаа ачаар өсөд байж болж байгаа боловч нөгөө талдаа энэ нь яг миний амьдралд нөлөөлөл нь байгаа даа гэсэн. Тийм учраас одоо энэ маш олон одоо мэдээллүүд бол гарч ийн маш олон шаардлагууд бас улсын хурал дээр хүрэгдэж байгаа юм тий. За тэгээ өрхийн бодит орлого зардал гэдэг бол яг ерөнхийдөө бодит цалинтай төстэй үзүүлэлт. Гэхдээ яг өрхийн хэмжээнд орлогыг нь одоо инфляцийг хасаа бодоод үзэхээр хэд байгаа өсөлт нь хэд байгаа ингээ харахаар яг өмнө дурсан одоо хандлага бол ажиглаж байгаа. 2023 4 онд ийм тэлэлттэй өндөр байжгаад 2025 оноос буураад эхэлж байгаа. За 2025 онд ч гэсэн уул уурхайн салбарын өсөлт бол бас тодорхой хэмжээнд хязгаарлагдсан. Энэ нь ч гэсэн нөлөөлтөй байна. Нөгөө талаасаа харин яаж юм гэхээр инфляц нь өсөд эхэлсэн учраас одоо ингээ бодит худалдаа авах чадвар нэг жоохон асуудалтай болоод ирж байгаа юм. За тэгэхээр хэдүүлээ одоо яг гол сэдв болох татварлага орё тий. Татврын гол шинжилэлтүүдийг ярихаас өмнө нэг ойлголттой болох нь бол ерөөсөө 4 том бидний орлогоос аваад идэг татвар байдаг. Ер нь хамгийн томоор нь гэж маш олон татварууд бол авч ийн. Гэхдээ гол 4-ийг нь ярих юм бол за гол 3 нь бол энд байна тий. Хувь хүний орлогын албан татвар, аж ахуй нэгжих, тэгээд нэмэгдсэн өртгийн албан нөөт гэд бид нэр ярьдаг. 2% буцаагаад авдаг. За энэ дээр нэмэх нь нийгмийн даатгал байна. Тэгэхээр хэдүүлээ одоо нэг сонирхолтой байдлаар мэдгэн бол за эхний ээлжинд бол ерөөхдөө хувь хэмжээг нь танилцуулчих тий. Тэгэхээр хувь хүний орлогын албан татвар дээр тгээс 120 сая төгрөг. Тэгэхээр жилийн орлого нь 122 сая төгрөгөөс гэдэг цалингийн орлого би сард 10 сая төгрөгийн цалин авдаг байсан бол надаас хувь хүний орлогын албан татвар гэж 10%-ийг нь улс автгаа гэсэн. За 10-аас дээш болчих. За магадгүй 15 сая төгрөгийн цалинтай 20 сая төгрөгийн цалинтай бол шатлсан хэлбэрээр авдаг гэсэн. Эхний 120 сая төгрөгөөс нь 10% буюу 12 сая төгрөгийг авчна гэсэн үг шүү дээ. За тэрэн дээр нэмэлтээр би хэдийг болж байгаа. За магадгүй 180 саяыг сар одоо жилд болдог гэх юм бол сард ингээд хуваагаад үзэхээр нэг 15 сая төгрөг болоод би ойл 180-ыг олох нэ. Тэрнээсээ үлдсэн 60-ыг нь 15%-аар боддог гэсэн. Тэгэхээр ингээд бид нэр ядарчл өөрсдийнхөө цалингаас яаж одоо явагдаад байна. Биднээс хэдийн татвар шатлалтаа аваад байгаа юм бэ гэж. Тэгэхээр бидний сайн мэдэх бол 10%. Яагаад тэгэхээр Монгол улсад 10 сая төгрөгөөс дээш цалинтай хүн амын тоо бол харьцангуй бас хязгаарлагдсан л дээ. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Тэгэхээр энийг бол нэг шатлсан татвар гэж одоо яригадаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт шатлсан татварын хувьд л тэгэнгүүт энэ яг орлогын хэмжээг бүр нарийн ангилсныг бол илэрхийлээд байгаа. Гэтэл яг манай одоо татварын хувь хэмжээг харах юм бол яг шатлсан гэхэд бол ер нь л хэцүү тий. Ер нь л нэлээд олон орлогын зөрүүний хувьд бол гайп байгаа гэдгийг бол эндээс бол харж болохоор байгаа. Тэгэхээр хэдүүлээ нэг сонирхолтой жишээгээр бас авч үзье тий. За одоо ингээд дорж гэдэг хүн зөвхөн энгийн хүн байлаа гэж бодъё те ажил хөдөлмөр эрхэлдэг. За тэгвэл тухайн хүн маань өөрөө одоо сарын үндсэн цалин нь 2 сая төгрөгийг авдаг байлаа гэж дээ. Тэгвэл энэ дүнгээс маань өөрөө ямар яг татвар одоо даатгалын шимтгэлг авагдаад байгаа. Тэнгүүтээ гартаа яг хэдийг олоод байгаа гэдэг үлээ танилцъя те. Тэгэхээр 2 сая төгрөгийн цалин гэх юм бол одоо энэ ч бол ерөнхийдөө яг нарийн байдлаар бол үзүүлсэн байна те. Гэхдээ эхлээд дорж байгаа танилцуулж. За А компанид ажилладаг юм байна. Тухайн хүн байна. За зүгээр кейс жишээ учраас нэг ажилтнтай компани гэдээ оруулаад ирсэн байна. Гэтэ энэ дээр бол мэдээж олон ажилтан те. Тэгэхээр А компани маань за зөвхөн дорж төдийгүй А компани усад хэдэн төгрөгийн татвар төлөөд байгаа юм бэ гэдгийг ойлгох. Сая бол хувь хүний орлогын албан татвар гэж ярьсан. Тэгэхээр 2 сая төгрөгөөсөө нэгдүгээр хувь хүний орлогын албан татвар 10% төлчих нь те.
За тэгээд за 10% төлөхөөс өмнө яадаг вэ гэхээр нийгмийн даатгал гэдэг нэг үзүүлэлт. Одоо шинтгэл нийгмийн даатгал ер нь эцсийн дүндээ тэтгэр тэтгэмжил сүлд нь одоо бид нарт орж ирж байгаа мөнгө болж байна. За тэгээд дээрэс нь нийгмийн даатгал хэдэн хувь бэ гэхээр 9.5% байдаг. Бид нар буруу ойлгодог нь 11.5 гэдэг тийм. За 9.5 дээр нэмэлтээр яадаг вэ гэхээр эрүүл мэндийн даатгал ороод ирчихдэг 2%. Ингээд нийтдээ 11.5 болдог. Гэхдээ энэ хувь нь насаас нэг тодорхой хэмжээнд хашцангуй өөр яг ажил одоо нөгөө нэг үйлдвэрлэлийн осол гэмтэлтэй холбоотой хувьуд нь бол өөр болчдөг. Гэхдээ ерөнхий дийлэх хүмүүс бол 9.5 нэмэх нь эрүүл мэндийн даатгал 2% байдаг байна. За ингээ 11.5%-а 2 саяасаа авлаа. Үлдсэн нь яах вэ гэхээр бидний одоо нөгөө хувь хүний орлогын албан татвар 10%-ийг нь аваа явцдаг. Тэгээд үлдэгдэл нэг ойролцоогоор 1.6 сая төгрөг гарт олгогдож байгаа гэсэн үг. За энэ бол доржоос гарч байгаа мөнгө гэсэн үг тийм. Тэгэхээр хэдэн төгрөгийг өгөөд энэ тэгэхээр 400 мянган төгрөгийг улс руу өгөөд байгаа юм байна. Татвараар шүү дээ. Энэ бол маш энгийн жишээ. За араас нь тэгвэл энэ компанид ажилладаг гэдэг юм тийм. Компани өөрөө 5 тэрбум төгрөгийн орлоготой байна. Борлуулалтын орлого нь тийм. Тэгэхээр энэ 5 тэрбум төгрөгөөс хэдэн төгрөгийн татвар аваад байгаа юм бэ? За тэгээд дээрэс нь доржийг ажилуулж байгаа учраас одоо байгууллага татвар төлдөг. Тэр нь ажилтны олгох татвар гэж байдаг тийм. Ажилтны олгох татвар маань өөрөө энэ одоо жишээлбэл хувьуд нь бас байгаад байгаа юм тийм. За даатгуулагч өөрөө төлж болно. За тэгээд ажил олгогчийн гээд энд байж гэнэ гэсэн үг. Сая бол энэ бол яг нь доржийн төлж байгаа татвараа. За нэмэх нь 2% биш үү? Эрүүл мэндийн даатгал 11.5. Тэрэн дээр нэмэгдээд байгууллага юунаас юу төлдөг вэ гэхээр яг нэг төстэй хувь буюу нэг 11.5%-ийг бас адилхан төлдөг юм. Тэгэхээр байгууллагаас ч авч ийн, доржоос ч авч ийн гэсэн үг тийм. За үүн дээр нэмэгдээд байгууллага өөрөө орлого олж байгаа учраас Монгол улсад орлого олж байгаа болон гадаад улсад орлого яг Монголын одоо бизнесийг хийгээд олж байгаа байвал татвар төлөй явчихдаг. Гадаад иргэн Монгол улсад үйл ажиллагаа одоо орлого олж л байгаа л татвар төлнө. Тэр нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буюу бас нэг шатлалтай. 6 тэрбум хүртэлх бол нэг 10%. Тэгэхээр 5 тэрбум гэдэг чинь энэ шатлалтад орчиж байгаа буюу 500 сая төгрөгийн татвар төлдөг. Гэтэ энэ энгийн жишээ энэ дээр бас жижиг сажиг одоо магадгүй тооцооллууд бол явж байгаа тийм. Мэдээж татварын хөнгөлтүүдийн тооцоололт нэлээд орж ирэх тийм. Тий. Тэгэхээр ерөнхийдөө гэж кейс одоо хамгийн энгийн байдлаар тайлбарлаж байгаа учраас 500 сая төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар юм байна тий. Тэгэхээр ийм хэмжээгээр яг энгийн хуваараа бол яваад байна. За үүн дээр нэмэгдээд бас татвар бол ерөөсөө хувь заасан асуудал биш байгаад байна. Ерөөсөө бүх юмнаас татвар аваад байна тий. Жижиг сажиг олон төрлийн татварууд байна. Энэ бол хамгийн одоо том хоёрыг сая тайлбарлалаа. Үүнээс гадна бас нэмэгдсэн өртгийн албан татвар байна тий. Бид нар нэг 2%-ийг буцааж олгоол гэдэг тий. Гэхдээ эцсийн дүндээ нэмэгдсэн өртгийн албан татварын гол одоо логик ойлголт нь юу вэ гэхээр бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа болвол бараа бүтээгдэхүүн тэнд бий болоод байвал тэрнэн дээр өртгийг нь нэмээд тооцож байгаа гэсэн үг тий. Тэгэхээр эцсийн дүндээ хэрэглэгч төлдөг татвар болчиход байгаа. Тэгэхээр бид нар 10% төлчлөө буцаагаад 2% автгаа гэсэн үг. Тэгэд энэ анх энэ 2%-ийн бас систем болол бүртгэлийг сайжруулах гэж орж ирчихсэн. Энэн дээр мөн одоо шинжилсэн багц хуулиар бол бас олон өөрчлөлт орохоор бол яригдж байгаа гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ өргөлжлүүлээд за энэ хүртэл бол ерөнхийдөө яг хувь хүн дээр аж ахуйн нэгж байгууллагууд дээр татварын дарамт өөрөө яг яаж орж ирдэг бодит кейсийг бол авч үзлээ шүү дээ. Тэгвэл бидний төлөөд байгаа мөнгө маань өөрөө улсын төсөвт хэрхэн төвлөрөөд байгаа юм бэ? Хэрэг дүн өөрөө улс дээр байгаа вэ гэдгийг одоо 2025 2019 оны хоёрыг харьцуулах байдлаар хэдүүлээ аваад үзье те. За ер нь яагаад энэ 2 оныг харьцуулж авч хараад байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол 5 жилийн хугацаанд өөрөө эдийн засаг маань өөрөө нэг талаараа татварын орлого маш өндөр өсөлттэй байна гэдэг нь мэдээж нөгөө талаараа аж ахуйн нэгж байгууллагуудын ашиг орлого нэмэгдэж байна. Мөн цаашлаад хөдөлмөрийн зах зээл дээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажиллагчдын тоо ч гэсэн нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа. Төдий хэмжээгээр татвар төлөх хэмжээ ч гэсэн өсөж байгаа нэг хэлбэр гэсэн үг. Тэгэхээр за энэ график дээр болоод ирэнгүүт за бүдэг цэнхрээр нь бол 2019 оны татварын одоо дүнгийн илэрхийлсэн байгаа. За тод дүрсээр нь болоод ирэнгүүт 2025 онд хүлээгдэж байгаа улсын хурлын төсвийн төсөлтөөр одоо тодорхойлсон за ийм одоо татварыг 2025 оны эцэс гэхэд улсад төвлөрнө гэсэн хүлээлтийн тоо байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол
Энэ маань өөрөө мэдээж татврын одоо бүх татврын орлогын бүтцийн яг гол одоо татврын идэвхийг харуулсан байгаа. Тэгэхээр хамгийн өндөр хувийг бол түрүүнд дурдсан те. Тэгэхээр хамгийн өндөр дүнтэй татвар бол мэдээж одоогийн дүн дээр бол нэмэгдсэн өртгийн албан татвар буюу нөөтийн татвар байгаа. За 2019 онд 2.5 их найт төгрөгийг улсад төвлөрүүлдэг байсан энэ нөөтийн татврын дүн маань өөрөө 2025 онд 6.6 их найт болж 2.7% өндөр болсон байгаа. За яг энэ бүрэлдэхүүн татврын үзүүлэлтүүдээс хамгийн одоо өндөр дүнтэй гэж хэлж болж байгаа. За дараагаар нь болоод ирэнгүүт аж ахуй нэгжийн албан татвар маань өөрөө 3.6 дахин ихсэн. Тэгэхээр яг ингээд харах юм бол за хамгийн өндөр дүнтэй яг энэ хүний орлогын албан татвар, нөөт, аж ахуй нэгж болон нийгмийн даатгалын шимтгэлийн яг энэ татврын нийт орлого маань өөрөө дунджаар ерөөхдөө 2019 оноос ахуулаад 2025 он хүртэл бол 3 дахин өссөн дүн байгаа. Тэгэхээр нөгөө талдаа хэдүүлээ яг татвар орлогыг одоо нэмэгжээ гэдэг тог харж байгаа бол одоо хөдөлмөрийн зах зээл дээр тэгвэл ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хэрэг хэмжээгээр нэмэгдсэн байдгийг харах юм бол за Монгол улсад ажил эрхэлж байгаа нийт 1.4 сая хүн байгаа. Энэ нь өөрөө одоо 5 жилийн өмнөхтэй 6 жилийн өмнөхтэй харьцуулахад 20% өссөн үзүүлэлт. За үүн дотроо нийгмийн даатгал даатгуулагчид маань өөрөө 1.2 сая буюу 21% байгаа. За тэгэхээр энэ мэтчлэн ерөнхийдөө бол татврын орлогын бүтэц маань бол ингэж харагдаж байгаа. Тэгэхээр 5-6 жилийн хугацаанд бол татврын орлого маань нийт бол 20 их найдаар бол өссөн дүнтэй байна гэсэн үг байгаа. За тэгвэл хэдүүлээ үргэлжлүүлээд 2025 болон 2026 оны буюу эх жилийн татврын орлогын хүлээлт яг улсын хурлд баригдаж байгаа одоо өнөө маргаашгүй батлагдаж байгаа төсөл төр ямар дүнтэй орсон бэ гэдэгтэй бол танилцъя те. За татврын орлого маань өөрөө 2025 оны эцэст 28.3 их найд төгрөгтэй тэнцэнэ. За харин эх жил бол 29.7 их найд буюу жилийн өсөлтийн дүн нь ердөө нэг 4.8% байгаа. Гэтэ яг өсөлтүүдийг нь одоо ингээ харьцуулаад бодох юм бол өмнөх одоо 2-3 жилийн хугацаанд сүүлийн 4 жилийн хугацаанд татврын орлого 20-30% өсөлттэй байсан байгаа даа. Тэгэхээр түрүүний бас ануунжингийн дурдчихсанчлан одоо яг мэдээж татврын орлого гэдэг маань аж ахуй нэгжийн орлогын татвар өсөөдөө нөөтийн орлогын татвар өсөөдөө гэдэг маань өөрөө цаанаа юуг илэрхийлж байгаа вэ гэхээр одоо манай улс бол өөрөө уул уурхай түшгэлсэн улс те. Тэгэхээр голлох яг энэ орлогыг бүрдүүлээд байгаа аж ахуй нэгж гэдэг маань өөрөө уул уурхайн салбараас хамааралтай байдаг. Тэгэхээр тухайн уул уурхайн салбарын компаниудын ашиг орлогын өсөлт бууралтаас шалтгаалсан мөчлөг маань өөрөө төсвийн одоо болон татврын орлого дээр нөлөөлж орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр 2000 одоо эх жил бол татврын орлого маань өөрөө 4.8% өсөх юм байна. Үүнийх нь хамгийн одоо гол өсөлтийг бий болгож байгаа одоо татвар маань өөрөө хамгийн эхлээд нийгмийн даатгал шимтгэл байгаа. За нийгмийн даатгал шимтгэл маань өөрөө эх жил бол нэг 12 орчим хувиар өсөх хүлээлттэй байна. За аж ахуй нэгжийн албан татвар бол 7.6%, тэгээ гайлын албан татвар бол 6.7%, тэгээд одоо нөөтийнх бол 5.8% гэгчлэн ерөнхийдөө дундаж өсөлт нь 5-аас 10%тай байхаар бол хүлээлттэй байгаа юм байна гэж хэлж болохоор байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Бид нэр сая яг өмнөх юун дээр харж байхад слайдн дээр харж байхад бол бас нэг сонирхолтой тоо бол энэ дээрээс харлаа тий. Данхар төсөвтэй гэж ярьдаг тий. Данхар төсөвтэй бид нэр Монголоос данхар төсөвтэй. Тэгэхээр энэ олон улстай харьцуулахад тэгвэл ямар байдгийг гэдэг нь өөрөө орлого байж иж мэдээ зардал гарна тий. Тэгэхээр тэр хэмжээнд орлого өсөд байгаа учраас данхарч төсөвтэй болж гин гэж бол их яригддаг. Тэгэхээр олон улсад ямар байдаг вэ гэхээр энэ ч дунджаар ДНБ-ийн хаан төсвийн энэ орлого буюу татвар төлөгчдийн одоо цуглуулж байгаа тэр төсвүүдээр төлөрч байгаа орлого маань за үүн дээр нэмэгдээд бас уул уурхайгаас хамааралтай улс орон учраас амнаатын орлого бас өндөр байдаг тийм. Ер нь улсуудыг харахаар нэг 26-аас 29% байдаг. Монгол улсын хэдвэ гэхээр 25 оны байдлаар одоо энэ орлогын ДНБ-д эзэлж байгаа хувь нь 35% байна гэж байна тийм. Тэгэхээр дунджаар нэг 10% өндөр байна гэсэн үг. Тэгэхээр энэ статистик үзүүлсэн дээрээ ч харахад орлого бол одоо татварын хувь хэмжээ өндөр байна уу? Яг хувь хэмжээг нь харахаар бол үгүй юм шиг. Гэхдээ маш олон төрлийн татварууд байгаад байгаа учраас тэр хэмжээгээр орлого нь өндөр, тэр хэмжээгээр зардал нь өндөр. Тэгээд олон улстай харьцуулахад ийм хэмжээнд өндөр яваад байна гэсэн үг тийм. За тэгэхээр хэдүүлээ сая бол 26 онд нэг харахаар татвар бол буурахаар гарагдсан тийм. Орлогын хувьд одоо орлого буурах, татварын орлого одоо төсөв талдаа буурах гэнэ гэдэг чинь бидний төлөх татварын хэмжээ буурах байгаа юм шиг харагдаж байна. Гэтэ одоо багц хуулийн дээр ямар гол өөрчлөлтүүд орох гээд байна вэ гэдгийг бол аж ахуй нэгж төдийгүй эрхэж ч гэсэн их сонирхож харж байгаа юм тийм. Тэгэхээр нэг гол 3 татвар буюу гол нөгөө 3 төр чинь л яригдчих. Аж ахуй нэгж хувь хүн за тэгээд нөөт буюу нэмэгдсэн өртгийн албан татвар. За гол өөрчлөлт нь юун дээр харагдсан бэ гэхээр ерөөсөө энэ шатлал
сая өмнө нь харагдсан бол тгээс 120 тэгээд нэг шатлалын хэмжээ нь айгүй цөөхөн дээрээс нь интервал нь өндөр байгаадсан тий. Одоо болохоор энийг арай ойртуулсан байгаа. За тэгээд 10% бол 120 хүртлээ бай. За тэгээд энэ 15% нэмэгдээд явж исэн шүү дээ. Тэр хувь маань арай нэг буурсан дүр зураг тарч. Гэхдээ яг харахаар Монгол улсад 10 сая төгрөг, сард 10 сая энэ цалингаас өндөр цалинтай хүмүүс хэр их байдаг вэ? Тэ энэ шатлал тэгэхээр харьцангуй бас нөгөө нэг нэмэгдээд байгаа учраас илүү орлого олж байгаагаас л илүү өндөр татвар авъя гэдэг санаа. Гэхдээ энэ дээр бол бас нэг интервалууд ороод 10% нь 10% нь цаашаага 12%, 14, 16, 18, 20% болоод явнаа гэсэн санаа. За тэгээд 120 хүртэлх өмнөх яг бодож байгаа аргаар бодно тий. 120 дээр 10%, 120-аас дээшээ 180 хүртэлх дээр 12%-ийг нэмээд явна гэсэн үг тий. За үүн дээр бас нэг өөр одоо нэмэгдэж байгаа нь юу вэ гэхээр нийт орлого нь 9.6 гэдэг чинь сард олж байгаа дундаж орлого нь тэрийг 12 тугаар 800 сая төгрөг байна тий. Тийм байвал татвар авахгүй гэж. Хувь хүний орлого албан тат нөгөө 10% засагдахгүй. За үүн дээр аж ахуйн нэгжээр яаж байгаа юм гэхээр өмнөх бас нэг интервалынхаа хувийг нэг арай багасгасан юм шиг харагдаж байна. За дээрэс нь 6-6-аас 10 гээд бас шатлалын арай нэмэгдүүлээд өмнөхдөр нэг 15 25 шууд 25% нэмэх нь 25, нэмэх нь 15 гэдсэн бол одоо нэг шатлалын арай өсгөд тэр хувийг арай бууруулсан юм. Тийм харагдаж. За тэгээд нөт дээр хүмүүсийг сонирч байна. Нөт дээр их яригдж байгаа. Нөтэн дээр яаж байгаа юм гэхээр 500 сая төгрөг хүртэл худалдаа авалтан дээр 100% буцаа олгоно. Буцаа олгоно гэдэг. За дээрэс нь 500-аас 1 сая хүртэлх бол 50%. За тэгээд саяас дээш хэрэглээ буюу нөтөө одоо бүртгүүлээд байгаа шүү дээ бид нар. Тэгээд тэр бүртгэлийн системд бүртгүүлчихвэл 20% гэдэг яг өмнөхөөр явж байгаа гэсэн үг тийм. 2% гэдэг маань татварынхаа хувьд 10%-ийн 2% гэдэг чинь бодоод үзэхээр 20% болчиход байгаа юм тийм. За тэгээд гол энэ 3 дээр тэгвэл санаа нь өөрчлөлт нь юу болоод тэгээ үндсэн зорилго нь юу агаад байгаа юм бэ гэдгийг харах юм бол ерөөсөө хувь хүний орлогын албан татвар шатлал нь 10-аас 20% бүртэл 6 түвшинтэй болж байна. За тэгээ бага орлоготой буюу сард 800 сая төгрөгийн орлоготой байвал тэр татварыг байхгүй болгож байгаа юм байна. За дээрэс нь энэ ч нэг үйл ажиллагааны орлого гэдэг юм ороод ирсэн юм. За үйл ажиллагааны орлогыг яг хуулийг уншихаар хувь хүн өөрөө цаанаасаа сайн дураар гэсэн одоо нэршил өгнө орж ирсэн маа. Гэхдээ үйл ажиллагааны орлогон дээр энийг 50 сая байсныг нь 400 сая төгрөг хүртэл бол арай нэмэгдүүлсэн. Гэхдээ өмнө нь 50 сая хүртэлх байвал үйл ажиллагааны орлогон дээр татвар өгнө байдаг гэсэн. Одоо болохоор 400 сая хүртэлх болвол нэмэгдүүлсэн ч гэсэндээ энэ дээр бас татвар ногдуулахаар л болчихж байгаа гэсэн үг тийм. За тэгээд аж ахуйн нэгж дээр болвол одоо нэг өмнө ярьсанчлан хувийг нь бол тооцож ийн бүхэн дээр. За өөр бас нэг илүү фокуслаад онцолж байгаа газар нь юу байгаа юм гэхээр жижиг дунд үйлдвэрлэгчд рүү буюу байгууллагууд руу илүү чиглэсэн татварын дэмжлэг хөнгөлөлт үзүүлж байгаа. За тэгээд тухайн аж ахуй нэгж байгууллага маань өөрөө одоо жилийн нийт орлого 300 саяас дээшээ доошоо гэж яваад хэрвээ тэрнээс доошоо байх юм бол энэ аж ахуйн нэгж орлогын албан тушаалаас бүрэн чөлөөлнө эсвэл 90% хүртэл чөлөөлнө. 90% хүртэл чөлөөлнө гэдэг чинь яг үндэ 1% татвар төлнө гэсэн үг шүү дээ. За тэгээ нөт дээр бол өмнө ярьсанчлан одоо нөт дээр энэ хувиас гадна гол санаа нь бол цахим системийг илүү нарийн буюу одоо сүүдрийн эдийн засаг гэж их ярьдаг та. Тэр сүүдрийн эдийн засгийг одоо ил тод гаргаж ирж шудраг одоо татварын төлөлтийг бий болгоно гэдэг дээр илүү фокуслаж одоо зорж байна. За тэгээ ногоон өнгөлөл цахим тайлан гэх мэтчлэн болвол бас зорилтууд тавиад тэгээд яг энэ татварын хуулийг яг том зургаар нь харахаар яг одоо миний бизнес гэдэг юм нь хөнгөлөлтөөр ирэх гэдэг юм чи нөгөө талаараа хувь нь бол хэрцэн шатлалтай болж байна. Гэхдээ яг бодит шууд үр дүн бол бидэнд байна уу гэдг нь бол шууд тод харагдаж чадахгүй байна. Одоо нөт дээр чинь гэхэд бол яг ингээд шатлсан болгоод тий баг худалдаа авах байгцсан буцаа олголтыг нэмэгдүүлнэ гэхээр нөхцөлтэй шууд ойлгох юм бол татварын хэмжээ одоо чинь төсөвт төвлөрөх татварын хэмжээ буурах юм шиг төсөөлтөй байгаа боловч нөгөө талдаа энэ маань өөрөө татварын тэр татвар төлөхгүй байгаа тэр цаана байгаа тэр даалт эдийн засагт байгаа хүмүүсийгээ бас илүү одоо татвар төлдөг болгох урамшууллыг бол идэвхжүүлж байгаа гэж байгаа тий. Тэгэхээр одоо жишээ нь одоо худалдааны захууд дээр жишээ нь хэд бол нөтийн баримтыг бол өгдөггүй тэгвэл тэрийг бол одоо захимжуулах байдлаар бол хэлбэршүүлнэ. Тэгснээрээ татварын суурийг бол нэмэгдүүлнэ гэсэн юм гол санаа бас нөтийн хууль дээр бол яригадаад байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ дээр дурддагдсан яг энэ хуулийн төслүүд маань бол яг батлагдсан гэсэн үг бол биш тий. Одоо хэлэлцээрт явж байгаа. Тэгэхээр 2026 оны төсөлд орж ирэхээр бол хүлээгдэн. Гэтэ яг энэ хэлбэрээр бол орж ирнэ гэсэн бол
хүлээлт бол байхгүй байгаа. Тийм. Тэгээд цаг хугацааны хувьд бас ер нь татвар хэд хэдэн он шинжлэгчээсэн 1992 оноос бол анх ер нь татварын талаар ойлголтууд гарч ирээ. За татвар тогтооё гэжсэн. 2006 онд нэг шинжлэгдсэн, 2019 онд сүүлд бас нэг шинжлэгдсэн. Одоо ингээ 2025 онд шинжлэгдэхгээд улсын хурал дээр орж байна гэсэн үг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Одоо нөт дээр ярьсанчлан одоо түрүүн бас салт дурдсанчлан ерөөхдөө олон улс дээрчлахад манай Монгол улсын нөтийн хувь хэмжээ өндөр юм уу бага юм уу гэсэн асуулт байдаг тийм. Тэгэхээр яг энэ зургаар харах юм бол тод өнгөтэй тод улаан өнгөтэй байх улсууд нь бол өндөр хувь хэмжээтэйг бол илэрхийлж байгаа. Тэгвэл манай Монгол улсыг харах юм бол одоо 10% гэдэг бол одоо ер нь бол хайцангуй багтаа бол ордог. Гэтэ нөгөө талдаа энэ улсуудын цаана бол тий яг энэ тоо хэмжээ нь бол одоо Герман улс гэхэд 19, Дани гэхэд 25 гэдэг өндөр юм шиг боловч тэрнийх нь хүмүүст ирж байгаа дарамт нь харьцангуй бага байдгаар бол онцлогтой гэж хэлж болохоор байгаа. За дээрээс нь тэгээд мэдээж тий өндөр татвартай ч гэсэн нөгөө талдаа бидний одоо айгүй сэтгэл одоо дурамчхан тий ингээд татвараа буулгаач гэдэг байгаа салтгаан бидний татвараар юу хийгээд байна цаана тий тэр нь ил тод одоо ингээд сангийн амлаа орохоор уг нь ил тод гэхдээ урсгалд шилжүүлэх гэх мэтлэн сая өмнө дурдсанчлаа тэр нь маш өндөр тий тэрийгээ шууд ингээд мөнгө олоо гаргах чинь энэ ч өөрөө эдийн засгтаа инфляцийг бий болгоод байна эдийн засгтаа нөгөөнийг бидний худалдаа авах чадварыг бууруулах тэр анхны нөхцөлийг нь өөрөө бүрдүүлээд байна. За тэгвэл одоо түрүүн сая анд дурлаа те. За төсвийн өөрөө орлого маань өөрөө оновчтой зарцуулалттай бий болгож байна уу гэсэн асуулт байгаа. За үүнд бол товчхон хариулъя те. За улсад бол 2025 онд бол 31.6 их найдын зардал гарахаар байгаа. За эх онд бол 33 их найд хүрэх буюу одоо эх жилийн төсөвч гэсэн юу нь бол өндөр байгаад байгаа зарцуулалтынхаа хувьд. Тэгэхээр нөгөө талдаа орлоготой харьцуулах юм бол энэ маань өөрөө манай төсөв өөрөө 2025 болон 2026 онд аль нь өндөр алдагталтай гарахаар байгаа. За тэгвэл энэ зардал маань яг хаашаа яваад байгаа вэ гэсэн асуулт гарч ирж байна. За тэгэхээр төсвийн урсгал зардал гэдэг байгаа буюу 75%-ыг эзэлдэг те. Хөрөнгөний зардал бол нэг 25 орчим хувь байдаг. За төсвийн урсгал зардлыг бүрэлдэхүүнээр нь хэдүүлээ аваад үзэх юм бол энэ дотроо нийт урсгал зардал маань өөрөө 25 онд 24 их найд байгаа бол үүнийх нь 50%-ыг нь урсгал шилжүүлэх гэсэн бүтэц бол эзэлт юм байна. За харин 26.5%-ыг нь бол цалин хөлс, 15%-ыг нь бараа үйлчилгээний бусад зардал гэсэн дүнгууд бол бүрдүүлдэг байна. Тэгэхээр мэдээ цалин хөлс гэдэгт бол одоо түрүүн одоо Монгол улсад ихээхэн яригдсан багш нарын цалин, эмч нарын цалин буюу төрийн албан агчдын голлох цалингийн зардал бол явагдаж байгаа гэдэгт бол энэ дүнд бол багтдаг юм байна. За нөгөө талд харин урсгал шилжүүлэх гэдэг ийм том хувийг эзэлж байгаа зардал маань өөрөө юу илэрхийлээд байгаа вэ гэдгийг энэ хэсгээр бол харуулж байгаамаа. За урсгал шилжүүлэх гэдэг дүн маань өөрөө дотроо хоёр ангилагдана. Бусад урсгал шилжүүлэг, засгийн газрын урсгал шилжүүлэг. За тэгэхээр нийт бусад гэдэг урсгал шилжүүлэг маань өөрөө одоо урсгал шилжүүлэг гэдэг нийт дүнгээр энэ 51 одоо 50% гэдэг дүн маань өөрөө тоогоор илэрхийлэх юм бол 12.6 их найт төгрөг байгаа. За энэ маань өөрөө ерөнхийдөө 2026 оны буюу эх онд хүлээгдэж байгаа урсгал шилжүүлгийн нийт тоо гэж хэлж болно. За тэгвэл 12.6 их найдын буюу яг энэ бусад гэдэг байгаа дүнд орсон дүн маань өөрөө 9.9 одоо их найд төгрөгийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ яг одоо бүрэлдэхүүнээр навж үзэх юм бол нийт юм гол 8 үзүүлэлт байгаа. За нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, ажил олгогчоос олгох тэтгэмж урамшуулал, төрөөс иргэдэд олгох тэтгэмж тэгээд ерөнхийдөө тэтгэврт гарахад буюу одоо олгох нэг удаагийн мөнгөнд тэтгэмж гэх мэтчлэн ерөнхийдөө хөдөө орон нутагт мөн тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдаас төрөөс олгож байгаа урамшуулал тэгээд нэг удаагийн тэтгэмж шагнал урамшуул гэсэн одоо дүнгууд бол багтаж байгаа. За тэгэхээр одоо үүнд бол одоо нийт бусад урсгал шилжүүлэг буюу энэ дүнгийнх нь хамгийн өндөр дүн гэдэлж байгаа бол нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн дүн байгаа. Тэгэхээр жилийн өсөлтийн хувийг нь яг 25 онтой харьцуулан харах юм бол дийлэнх хувь нь бол өндөр өсөлттэй. За хамгийн өндөр өсөлтийг харах юм бол ажил олгогчоос олгож байгаа тэтгэмж урамшуул маань өөрөө 100 орчим хувиар өссөн буюу одоо нэг 6 орчим тэрбум төгрөгөөр л нэмэгдэхээр байгаа гэж хэлж болж байгаа. За тэгэхээр өнөөдрийнхөө сэдвийг хоёулаа дүгнэе да тий. Ерөнхийдөө татварын багц хууль бол шинжлэгдсэн. За энэ дээр бол сая бид нар харсанчлан татвар бол өндөр байна. За татварын орлогоч өндөр байгаа юм байна. За тэр хэмжээгээрээ зардал явж байна. За зардал нь өөрөө хаашаа чиглэж байгаа гэдэг бол гол асуудал болоод байна. Нөгөө талаасаа одоо энэ татварын хөнгөлөлт чөлөөлөлт гэдэг маань буцаад мөнгө өгöd байгаа юм тий. Тэрний оронд анханасаа хувийг нь багасгачвал зохион нэгжийн орлогоч нэмэгдэн тэр чинийгээрээ бизнес нь ч тэлнэ гэдэг юм. Одоо энэ шатлалтай байгаад байгаа систем бас нэг
гол энэ сүдрийн эдийн засгийг бий болгох шалтгаан байгаад байна. Илүү их орлого олоод байгаа том корпорацууд, жижиг охин компаниуд болгочдөг ч юм. Тийм одоо үйл явдал үзэгдэл бол ажиглагдаж байна гэж харагч. Тэгэхээр бид нар одоо аж ахуйн нэгж эргээд өрнө бүгдээрээ юун дээр анхаарах хэрэгтэй байгаа юм гэхээр энэ хаашаа чиглэж байна, аль зардал руу явж байна. За дээрэс нь одоо энэ багц хуулиагаа илүү ятаж хуулиагаа уншчмаар байна тий. Шууд ингээд сангийн ам дээр орвол одоо 10 сарын 30-наар бол санал авахгүй гэхдээ танилцчвал бэлэн байх боломжтой болно гэсэн үг. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.